Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Шөнийн одод нарыг харах гэж тэмүүлэн тэнгэрт наран оддыг хүлээж өдрийг үдлээ хин нэг хайрлах энэ зүрх яран доглон зулсаар юм билээ хүслэр дамжин ирлээ зүудний далайд хөвөг нарны алтан тоя тэргэл сарлуу хөдлөх гарцсан дурлаж алхий өөрийн жимээр бодрох цасан донд өнгөнгийн бодлоо солонгорон гэрэлтнэ зөөлөн салхин шивнэ харин дойг шиглэж зулсаар юм билээ хонхчин нүүлэн ирлээ галын дүшиг хараа цасан дурлаж бүжнэ ганцхан улаан зүрхээ чамдан заруулж дуулъя хөвөх талэн одоос цас болон орыг дүүлнэсэх хүслийн асаас шуу болон нэсийг цантах цонхны цаанаас наран болж гэрэлтий цагийн зүүнний үдсүү жаргал болж иргэлээ цантах цонхны цаанаас наран болж гэрэлтий цагийн зүүнний үдсүү жаргал болж иргэлтий. Саваа сон үзэгчтэй бүхний гэр бүлийн гишүүн болгон зориулсан шинэ оныхын босгон дээр шинэ жилийг нь угтан хүргэж байгаа 19 дахь жилдээ дасралтгүй үрж байгаа SBN телевизийн AP31 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар аз жаргалтайгаар эхлэхэд бэлэн боллоо. Маш гоё энэ одоо шинжилгээний энэ сайхан оройг илүү одоо бас ирсэн зочтой танилцуулбал маш тогтоод санагдаж байна. Тэгэхээр манай одоо миний яг баруун гар талд суугаа манай Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин хүмүүнлэгийн элч дуучин Буян Жаргал гэдэг энэ сайхан залуу замын үд хотоос зорж ирсэн байгаа. Хөдөр нутгаас зорж ирж штэ танаа нэвтрүүлгийг. Маш баярлалаа. За манай одоо Ариун Балд гэдэг дуучин маань Баянгал дүүргийн соёл урлаг аслал хүндэтгэлийн ордны дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Улсын дөрвөөжгийн Эрдмийн театрын одоо урд нь ажиллаж байсан ийм одоо сайхан дуучин байгаа. За манай Аавал энүүх нь 13-аас ирсэн мэт. За манай одоо Монголын одоо бид бүхнийг дулаанаар усаар хангадаг нийтийн одоо орон сууц нийтийн аж ахуйн одоо тэр олон 2000 хүнийг төлөөлөөд зөвлөх инженер маань хүрэлцэн ирсэн байгаа. Манай Бумаагч маань хүрэлцэн ирсэн байгаа. За мөн одоо Монголын үйлдвэрлэгч тэр дундаа одоо дээжлэн барих дэлгэр цайг иргэдтэй түгээдэг хадад мандал компани захирал Далгармаа захирал маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд манай энэ хамт олон маань бүгдөө хүмүүнлэгийн элч нар байгаа шүү. За дандаа гайхалтай. Салбартаа сайхан тэргүүлсэн салбартаа мундаг байгаа. Эрхэм хүндтэй зочид маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд дээрээс нь дандаа хүмүүнлэгийн элчнэр. За манайхан ер нь бол за баяр одоо ус жасал болох чинь тун удахгүй 2026 он гарах гэж байна. Догтлол хэр байна. За тэгээд дээрээс нь 2025 оноо дүгнэж ярих юм бол хэр үр бүтээмжтэй аз жаргалтай дурсамжтай жилүүд өнгөрөв. За админаас эхлэе. Баярлалаа.
Цэгэр дэлгэцээ үзэн суугаа ирхэм үзэгчид та бүхэнд энэ ирж буй 26 оны энэ гайхалтай өдрүүдийн мэндийг хүргэе. 25 он бол маш гайхалтай байлаа. Тэр дундаа Баянгал дүүргийн 260 мянган хүнийг төлөөлж байгаа иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд 60 жилийн манай болж маш олон баянгалчууд маань жаргалтай 60 жилийн өдрийг өдөр болгон одоо 60 гой сайхан ажлыг зохион байгуулсан. Түүний нэгэн хэсэг болох хууль эрх зүй, боловсрал, эрүүл мэнд гэдэг маш олон зүйлийг одоо нийгэмд тэр дундаа Баянгал дүүрэгтээ хүргэж 60 жилийн байгаа маш өндөр одоо ач холбогдолтой өнгөрөөсөн. Тэр дундаа манай Баянгал дүүргийн соёл урлаг эслэл хүндэтгэлийн маань ордон одоо даншиг наадам, нүүдэлчин наадам, за соёлыг түгээе, хайр түгээе, бусдаа одоо ямар л одоо соёлоор дамжуулан сайхан зүйлийг хүргэх ёстой вэ гэдгийг одоо маш сайн хийж иргэжүүлсэн. Тэгээд Баянгал дүүргийн соёл урлаг эслэл хүндэтгэлийнхаа ордны одоо нийт уран бүтээлчдэд бас баярснаа илэрхийлье. Айгу сэргэлэн байна уу юу? Баяр хүргэе. 60 жилийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сум орнуудтай хоогт мөхөр ажил дээр оролцсондоо ялангуяа хүүхдүүдэд тавигдсан асуудлууд голт маш их явагдана. Тэрэн дээр бол одоо маш сайн оролцсон. Ялангуяа төлхөө зорилболын хүүхдүүдтэй тулгуурж ажилладаг. За ямар ч одоогийн байл би 2025 онд бол ерөөсөө он гараад нэг өргөдөлт ээж маань гэрийн шатаал. Тэгээд тэрэн дээр тоглолт тавиад гэртээ болох шишээтэй тий. Шинэ жилийн миний хамгийн гоё баяр дээ штэ. Би шинэ жил бол 150 200 мл гардаж өгдөө ч хүүхдүүд. Тэр бол хөвшил бол. Ямар гоё юм бэ? Маш том буян, маш том олон хүүхдүүд баяр. Хүүхд баярлуулна гэдэг чинь хамгийн гоё. Тий. Одоо сэтгэлдлүүдийн нэг хамгийн гоё мөчүүдийн нэг тийм ээ. Шинэ жилээр маш гоё. За харин маалахын үед энэ жил ер нь ямар хөө жил болж байна? 25 онд бол маш их өрнөн ажил ихтэй байлаа. Тэгээд энэ манай дүүргийн 60 жилийн дээрээс нь уран бүтээлчдийн мань одоо өөрсдийн сайхан уран бүтээлийн олон сайхан газруудаа уран бүтээлээ сайхан хийлээ. Манай хамт олон бол маш их завгүй ажиллаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан болоод ажил хөдөлмөрөөр л одоо яг ингэж өнөөдөр өндөрлж одоо өндөрлөх гэж штэ тий 26 оноо багтаж авах гэж байна. Тэгээ шинэ оны дараа тий сайхан идэхээ мөчөнд. За миний яг өнөөдрийн албан тушаалгаач бол Баянгал дүүргийн маань 6 хорооны 26 мянган орсон суугчдад манай хамт олон би биш манай хамт бөөндөө бид нар бөөндөө магаараа Хамт олон төлөө. ус хэрэгтэй хүн агаар амьсгалахад дараа нь 2 ус хэрэгтэй. Гуравт нь одоо хасах 30 хэдийн хэмд бол бид нарт дулаан байх. Тэгэхээр бид нарт ингээ буянтай ажил хийдэг манай системийн хамт олон. Тэгэхээр энэ ажлыг би 1990 онд системд анх сантигийн засварчингаас хийж орсон. За өнөөдөр яг нэг чадан чадахгүй багш нараа ясааргаад Монгол улсын зөвлөх инженерийн ажил хийж байна. За нэг ойр зургийн гэхдээ сурах юм зөндөө байна. Би бол Говьлтан аймгийн Дэлгэр сумын харьяат гуйлан тосгоныг өгөхөд тэгээд хадад мандал компани байгуулад одоо бараг 10 жил болж байна дөө. Тэгээд энэ 25 оны ажлыг дүгнээд хэлэхэд бол маш их үр бүтээлтэй, маш сайхан он жил болж өнгөрлөө. 24 онд бол манайх Баянгал дүүргийн шилдэг хүнс үйлдвэрлэгч болж исэн. 25 онд маань нийслэлийн шилдэг хүнс үйлдвэрлэгчээр дахин шалгарсан он жилүүдийг удаж байна. Говьлтан аймгийн Дэлгэр сумын гуйлан тосгоных тэгээд Дэлгэр гэдэг нэрээрээ Дэлгэр сумынхаа нэрээр Дэлгэр сумын гэдэг Монгол брэнд байгаа юм байна шүү хүмүүсээ. Айнад тэгээ шууд нөгөө нэг буцалсуулсанд шууд хэрэглэх. Тийм. Шарт будаа, хөх тариа, хөх 13 шарт тос сулхир, ногоон цай, хужир, нохон хуршуу зэрэг бүтээгдэхүүнүүд орсон юм байна шүү. Та бүгдэд зориулж бэлэг бэлдсэн байгаа. Тус бүр хүм тус бүрдэн. Тэгээд та нар манд босоод энэ одоо өрөөний хаа нэгтээ нууцсан байгаа. Тэгээ та нар манд босоод өөрийнхөө нэртэй бэлгийг олоод тэгээ босоод хүрээд ирэх юм байгаа. За. Тийм. Тэгээ нэг характер холдоод байхгүй энэ минийгээр байхгүй. Ер нь энэ жигүүртэй л энэ Үйлдэл бүрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошив. Дур булаан төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эволүү дээр. За. Буян цаал. Буян ахын бэлгийг өөрөө нэг бэлэг олох юм байна. Энэ аягүй миний хэрэг. Энэ хав биш. За алтан туяа. За миний охин бэлгээ аваарай. Тэр дундаа бүр айгу гоё. Тийм бин тий. За бүгд олцсон уу? Нэг үү? Нэг хоёрын. Ураа. Тин дуун. Тэгээд хариулаад явчих. Шоколад бүр.
2025 оны. За би уншдаг юм. 2025 он таны хувьд хамгийн санаанд оромгүй үйл явдал юу болсон бэ гинэ? Үйл явдал. Тэг үйл явдал. Тэр аялал сонирхолтой. Аялал бас сонирхолтой. Сонирхолтой. Тийм тэгвэл аяллаад ярьчихгүй. За тийм. Тэр аялал дээр ганцхан дээр нэг орныхоо л аялал ирээ. Олон орноор аялсан мэ шүү. Радио орнд туссан шүү. За. Тэгээд яагаад гэвэл тэр бид нар дээр юунд Тайланд аялаад яаж яат бид нар хамгийн миний сонир татсан юм гэхээр матрийн махаар хоол хийжсэн билээ. Тэр надад аяг. Тэр орных яг идсэн билээ. Тийм матрийн мах танд ямар санагдсан? Эхлээд л эвгүй байсан юм. Дараа нөгөө гаргаад нөгөө яг нүдэн дээр бүх юм хийгээд өгөхөөр чинь хоньны мах шиг амтлаа. Нэг тийм онц содон гаж амтал байхгүй байгааз. Байхгүй. Тэр хоньны мах. Тэр надад аяг санд аймаг тод болсон. За миний асуулт болохоор 2025 онд та төлөвлөсөн ажлаа гүйцэхэд хэдэн хувь үлдсэн бэ гэж тооцоолж оржээ гэж байна. Тэгэхээр мэдээж 2025 он одоо дуусахад хэрвээ хувилах юм бол одоо хязгааргүй гэж бодож байна. Ягаад тэгэхээр яг 2025 онд бүгдийг гүйцэнэ гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор би нилээдгүй их одоо хувь үлдсэн бахаа гэж бодож байна. За тэрийг бол 2026 онд тэгэл дахиад 27 он 28 он гэх ингээл одоо бүгдийг л гүйцээгээл явандаа л гэж бодож байна да. За манай юунд итгэгч байгууллагын 100% жимсэрэ гранины жүүсийг уугаарай та бүхэн үнэхээр гоё юм. За тэгээд Big Four Classic Cola маань бас ивент итгэж байгаа болохоор хамгийн сахарын агуулгамж багтай кола гэж явдаг байгаа. Тэгэхээр гоё амттай байна. За тэгээ манай анх минерси байгаа. За таны асуулт. Амралтын өдөр байлаач таны өөрийн мэдлэгийг хийчихэд байдаг ажил одоо рефлекс гэнэ. За амралтаараа би ч одоо ер нь зүгээр байхгүй шүү дээ. За кино үзэх дуртай рефлексээр яалтчгүй кино үзэх дуртай. Гэр орон цэвэрлэх гэдэг рефлекстэй. Тийм рефлекс шүү дээ. Ер нь юм арчих рефлекстэй шүү. Машин тэргээ бол янз бүр арчих шүү дээ. 5 6 тойрж арчих шүү дээ. Хоол бас гэхдээ хоол бол одоо сүлүүд хийхгүй. Тэгээ хань ижил хийж юм арчих их хоббитэй юм, рефлекстэй юм. За 2025 онд хэдэн тэмдэглэлийн дэвтэр дүүртэл ажлын тэмдэглэл хөтлөж тэдгээрээс хэдэн хувь нь биелсэн бэ гинэ. За би сүүлийн нэг бараг 5 жилийн манд нэг 25 чи юу хийх вэ гэж нэг ингээд тавчилсан ингээд нэг багцалчдیں۔ За нэг 9 юунд л сэдвт багцаачдаг аахгүй. Тэгээ тэр нь бүгдийн 100% биелэн гэж юу байх вэ? Ятгатаа нэг 49 50% зорилгоо бичдэг. Тийм, зорилгоо бичдэг. А тэрэндээ ингээд хүн чинд ингээд бас хүрхэл мэраад идэм лээ. За миний айлх 25 онд нэг хамгийн том тавьсан зорилго маань 1 сарын 7-нд хүү маань 18 нас хүрсэн байхгүй. Би нэг охин хүү хоёртай. Тэгээ хүү маань 18 нас хүрж байгаа учраас амьдралд нь дурсамж үлдээх гээд гадагшаа аялаа гэж бодсон. Аялсан. А Тайланд Бангкок Паттайя гээд аялсан. А тэр хүүгээ яасан. Далайн гүнд оруулаад. За гүнрүү шумбалт хоёлаа хийсэн байхгүй. Тэгэхээр тэр хүн болгон бас жоохон айцтай л байд юм лээ. Би бол айгаагүй. Яг л миний хүү одоо 30 40 50 жилийн дараа манай ээж тэгж 50 гарчаад нэг тэгж орж иж билээ гэдэг нэг орсон юм уу? Өөрөө орсон. За. Тэгээд яг л нэг ээж хүн өр хүүхэдтэй үлгэр дуурал болно гэж. Миний хүү дараа нь бас одоо яг 30 40 хүрсний дараа миний ээж тэгж билээ гэдэг өр хүүхдүүдтэй бас зоригтой байна. Тийм. Маш том дурсамж үлдээсэн. За минийх болохоор зэрэг та өдөрт хэдэн аяг цайны нормтой вэ? Өөрийнхөө уух цайнаас тус одоо би нэг хүн орж ирэхдээ л цайгаа биелгэлдэг байхгүй юу? Сүүлдээ ажилчдаа загнуулаад та ерөөсөө ингээл ямар ч замбраагүй ерөөсөө ингээл тэгэл хүнд цай биелгэлэхээр нэг хоёрхан хайрцгаар нөхгүй дээрээс нь давхарлаж өгдөг. Тийм учраас таныг нормтой болгоо яг манай ерөнхий менежер охин маань намайг нормтой болгоцсон. Тэгээд би одоо ингээ өдөрт надад нэг энэ 10 ширхэгтэй ийм хайрцагтай цайнаас 5-ын нормтой. Зарим өдөр хүн ирэхгүй бол нөгөөх нь хоошоо нөөцлөгдөн. Тэгээд хүн ирэхлээр би дээрээс нь давхарлаж өгнө. Тэгээ нормоо бол заавал авдаг. Компани хамаг орлого гаргаад байдаг. Тэгээ загнаад байгаа юм чинь. Өөрөө цай хийдэг боловч надад бараг цай ингээ хитгэн ширхэг л олддог дөө. Гэдэг чинь их болчих. Олноор нөхөр болдгүй юм байна.
жилийн хамаг төлөвлөгөөнөөс хойш татаад энэ хүн тараагаа. Тэгээ одоо тэгээ бүр миний өрөөнд оруулж ирээд энэ таны норм шүү гэдээ ингээд тусна ингээд тавьчихдаг. Тэгэл одоо тэр нормол өгнө. Тэрнээс илүү гараад тэгэл ерөнхийдөө манайхан ч нөгөө манай нэрвч ингээд орж ирэл тоогоо юу орой агуулхад тоолцоо явдаг. Өглөө орж ирээд тоолонгууд цай тутах юм бол за таал авсан юм шиг байна хийгээл. Тэгэл шууд над дээр ирж. Тэгэл заргалдаа хэлдэг юм л. Заргалдсан шүү. Тэгэл энэ хараа. Энэ хідэн шиг юм хайрцаг тоо. Цай алга болчиход байна. Энэ танаас гарцаагүй. Өнөө өглөө хүртэл ажил дээр орсон чинь 60 ширхэг цай алга болцсон байна. Гэл намайг. Тэгээ би авсаа л гэсэн. Сая ихэндээ айгүй мэдэхгүй юм шиг 60 ширхэг цай алга болцсон байна гэж чинь. Өөрөө өгчөж. За дараагийн хэсэг рүү шилжих үү? Тий юу. За дараагийн хэсэг маань дартс шидэх ийм тэмцээн байгаа. Тэгээд дартсан дотор маань шийтгэл биелүүлэх болон шагналтай ийм хоёр төрлийн хэсэг байгаа. Тэгэхээр нэг нэгээрээ босоод дартс шидэ. Ер нь та нар дартс шидэхдээ хэрвээ? Яг шийдэх шийдэн шүү дээ тий. Сайн шийдэх байх та тий. За энэ хараа. Ахаас эхлээд явчих уу? Гуяа эхлэх үү тий. Та хэл. За. Энэ дартсыг. За ерөнхий гол зорилго бол дартсыг бол хэдүүлээ оноо онддог шүү дээ. Тоонуудыг. За одоо бол хэдүүлгийн зорилго энэ дээр байгаа зургнуудыг онох зорилготой. Энэ зургнуудын ардал хүн одоо өөртөө таарсан гарын билег заасан шийтгэж байгаа. За энэ хоёр давхцчих энийг. За гэж гацуу. Ахвал янз шийдэх юм байна уу? За хоёр дахь нь бол байж чи манзадч. За гацуур болсон. За та сууж байгаарай. За болсноо. Тий, таны онсон гацуурын ард шийтгэл байна уу? Эсвэл гарын бэлэг байна уу гэдгийг харъя. За нандаа ийм юм байна. За уучлаарай хаа. Шийтгэл таарсан байна. За энэ шийтгэл болохоор та авьяасаа үзүүлнэ үү гэсэн шийтгэл байна. Ах маань тэгээд дөөрийн дуучин штэ тий ахаа. Байсан тий. За тэгээд энэ сайхан оноо гаргаж байгаа, шинэ оноо гаргаж байгаа та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхний хүсэн өрөө, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн өрөө, танай хамт олондоо сайжрал сайн сайхан хүсэн өрөө. Энэ телевизийн SPN телевизийн нийт хамт олондоо шинэ оны халуун мэрийн мэнд хүргэе. Тэгээд за нэг сайхан шинэ жилийн дуу нэг хөөснө тий. Багтам цогтой нөхтөө баярын мэндийг хүргье боммолноороо нийлээд бүжиг наадмаа хийцгээе шинэ гарсан жилдээ шижгэр амжилт гаргаад ширэн цартай хууранда шинхэн дуугаан аюулъя шинэ гарсан жилдээ шижгэр амжилт гаргаад ширэн цартай хууранда шинхэн дуугаан аюулъя Сандан дурс хондоо сайны дэж өргөөд сайхан их оронд минь саруул хөгжил нэмлээ шинэ гарсан жилдээ шижгэр амжилт гаргаад ширэн цартай хууранда шинхэн дуугаан аюулъя шинэ гарсан жилдээ шижгэр амжилт гаргаад ширэн цартай хууранда шинхэн дуугаан аюулъя За ямар ч асуудалгүй шийдэглээ. Авьяастай үнчтэйгээд асуудал. Хоёул авьяаснаас шал өөр юмар үнчтэй. Өөр. За тэгэл таарч таарч. Ах үнэхээр алтай тийм. За дараагийн юм маань. За шийдээ. За ер нь бол хараа юм нүдэн дулаахан бэлэг сэлтний холбогдолтой юмны ард бол бэлэг шийтгэл байж магадгүй юм биш баха. Жишээ нь одоо сая гацуурны ард бол шийтгэл биш. Тэгэхээр би зүгээр миний хувийн бодлол гэрийн чи ард бэлэг байж бодох гэж бодож байна. Үгүй ч биш магадгүй тийм би мэдэхгүй энэ яар. Таны ондоог л харъя. За. Ер нь бол энд болсон. Энтэй тун ойрхон онлоо гэсэн үг. Тэгэхээр энийг тоосно гэсэн үг. За та сууж байгаарай. Харъя. Хон хонсон байна. За. Хонхын шийтгэл. Энэ байна. Босоо. За. Дахиад мөн адил шийтгэл таарсан байна. Бэлэг байгаа. За энэ шийтгэл болохоор ингэсэн байна. За Санта Клаус тантай уцаар ярьж байна гэж төсөөлөөд 10 секунд уцаар ярина уу гинэ. Ваа, Санта Клаустай ярина. Санта Клаустай ярьж. Шууд яриа шүү заяа. Энэ таны уц дуурайд хашвах юм. За 10 секунд Санта Клаус алгаж. Санта Клаус алгасан. Тий. Салгаад яар тий. Ано? Байна.
шинэ оны минь Оо шинэ. Эхний төрсөн өдөрт 91 бэлэг барил ямар уу? За тийм юу нэглээ 31-нд хүмүүс бэлгээд дараачаад тэгээд охины төсөөдөд очиж болж гинүү. Болно. За. Болно. Нилээ. За. VIP хүсэж байна. Санта Клаусыг охины төсөөдөр тэрүүл ямар уу? За болно. Захиргаад одоо шүү. За. Бараг эрэг. Эргээд авч. Ах болоос. Мондөг юм. Яг болчих штэ. За автаа гэх юм гарыг. Оба. За эхний орлого бол энэ цасан үнэтэй тун ойрцсон. За дахиад шийдэх боломж байна. Дахиад байна уу? За. Оба за. Дахиад засуу. Дахиад цасан. За. За. За сууж байгаарай. За. Цасан үний ард. Асуу үгүй. За. Оо ихч маань үнэхээр адтай яндаатай байна. Гарын мэдлэг таарсан байна. Ямар гоё юм бэ гэсэн. За Манай бэлэг байсан Аа, байна. хэлээ. Америкэн хүн бол Төрийг нэг тийм хоосон хүмүүс ч гэдэг. За энэ манай Бэлэг авах бол ивент басаад. итгэгчийн бэлэг. Таны гоо сайханд хувьсал хийн Эволу дээрм брэнд. За. Чи балаастай бас айгүй адилхан өнгөрсөн. Тийм байна миний даашинцтай ямар гоё юм бэ. За ингээд хамгийн анхныхаа бэлгийг авчлаа шүү дээ тийм ээ. За бабаагч маань. За энэ бэлэг байгаа ч гэчээ. Байгаа юм биш үү? Дахиад ч байгаа шүү энэ дотор бол. За бэлгийг авчтаа. Харин нэг. За хоёулаа бол одоо ганцуур мод энэ бэлгэний амс Гринч, Санта Клаус засаа ах үлдсэн байна. Апа. Миний ард юм байхгүй. Баярамжаагүй нааж тий. Апа. За Санта. Тэр жинхэнэ Санта. Санта шүү. За та сууж байгаарай. Сантагийн ард юу байгаа гэж бодож байна? Энэ болно. Яг Санта яг бэлэг өгье гэхээр ахынд очиод хүүхдийн төрсөдрөөр очиж завгуугаад. Ихч бас гарын бэлэг хийсэн байна. За баяр хүргэе. Энэ нэг бэгэдээ би босс нандаад би ягаад босс ороод ирчихсэн аа шүү. Дахиад бэлэг яваад ирдээ. За ингээд таны гоо сайханд хувьсал хийн Эволу дээрм брэнд. За хамгийн сүүлийн хүн. За энэ компани орлогоос хамгаалж татдаг хүн. Одоо өнөөдөр нэг компанидаа нэг бэлэг олуулж ирээд байгаа байлаа. Цаагаа гаргаад байна. За жоох хургалж байгаа ч зогсч. Оба. Оо зү бэлэгний амс. Хамгийн ихний орлого. За юу тэрийгээд авъя гэж байгаа юм байна. За сууж байгаарай. бэлэгний Тий ер нь хүчтэй зоохгүй бол зоогдохгүй аа. Тийм байна. За. За уучлаарай ихчээ шийтгэл таарсан байна. За яан вэ? За энэ шинэ оны мэд хүргэе гэдэг үгийг 5 өөр янзаар хэлээрэ гэж байна. орны 5 өөр одоо сэтгэл хөдлөл гаргаж гэсэн үг. За эхлээд ууртай, баяртай, эм орсон. За эхлээд хамгийн амархнаас нь гоё баяртайгаараа хэлчихэ. Шинэ жилийн мэд хүргэе гэдэг. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүнт драма. Таныг тодорхойлох дүр төрх DS дамаад. Амьдрал бол аялал. Шинэ оны мэд хүргье. За одоо яг Сайхан баярлаарай. за одоо яг наадах ууртагаар хэлдэг. Ууртайгаар хэлэх юм. Монголынхаа ард түмэнд шинэ оны мэд хүргье. Сайхан баярлаарай. Эм орсон маягтай хэлгэнэ гэж. Шинэ оны мэд хүргье та бүхэндээ сайхан баярлаарай. За одоо гайхсан маягаар хэлнэ гинэ. Хөөх. Шинэ жил болж штэ. Бүгдэнд шинэ оны мэд хүргье. За баярлалаа. Тооцъё. Хүлээж авъя. Таны ууртагийн энэ бол амар л шинэ оны. Шууд хэлцээд. Зя. Эмэгтэй хүмүүс чи инкээрэл аял биш үү? За Айсбен телевиз болон Happy 31 нэвтрүүлгийн зүгээс өнөөдрөөс эрхэм үндэстэй зочдтой зориулаад 2022 оных нь одоо оны онцлог мэдээг бэлдэж өгсөн. Оны онцлог мэдээ гэсэн. Тэгэхээр бүгдээрээ оны онцлог мэдээгээ сайхан хараад манайх энтэйгээ санал нэгж өгнө. Тэгээд энэнийхээ Та талаар бүгдийн талаар мэдээ гарсан байна. Ямар зүрх юм аа. Дэлхийн минь хүмүүс минь хэмээн дуулж хүн хүнээ хайрлахыг уриалж яваа хүмүүнлэгийн үйлс хүүхдийн илч дуучин солийн дөрвийн ажилтан буян жаргал
Энэ онд сайн үлсдний 16 дахь жилийн ойгоо нэжгэр тэмдэглэлээ. Айн хүрээд Дорноговь аймгийн Сайн шин суманд гүнээр дутдаг хорвоо хэмээх хандивын тоглолтоо зохион байгуулж тоглолтын дээрээ зорилттой бүлгийн иргэдэд 16 тэрэгэнцэр бэлгэлжээ. За энэ үнэн юм аа. Үнэн юм уу? Энэ үнэн билгээд. За ямар тоглолт болоод? Энэ замуудтай бас энэ тоглолтыг тавиад замуудын 30 жилийн 3 гэр 30 тэрэг өгсөн байхгүй. Дараа нь аймагтай бас очиж нөгөө аймагтай хүүхдийг харилцаж юм чид 16 тэрэгэнцэр бас би бэлгэлсэн байхгүй. Тоглолтоо тавиад тэгээд тоглолтны хорлоо. Тэгээд тавьсан баг. Ингээ оноо бас тийм ээ. Энэ бол гэхдээ оны онцлог мэдээ бол 100% мөн байна тийм ээ. Оны онцлог мэдээ байна. Тэгээ оны онцлогийн шилдэг хүүхдийн илч шагнад авч ирсэн байна. Дорноговь аймгийн шилдэг хүүхдийн илчийг би нийт 8 удаа авчихсан байна. Миний хийх ажлын гол ингээд би нанд ийм ажлыг ангиж хийдэг байна. Та ингээд ер нь өөртөө манайх ер бүгдээр л хүмүүлгийнхэн. Тэр ингээ өөрсөндөө маш их том ингээд буян хураагаал дандаа жаргалтай энерги дандаа та бүхний хүмүүс одоо та бүхний баярлуулсан та бүхний тусалсан хүмүүс та бүхэн сайн сайхныг хүсэж залбирж дотроо бодож яваа. Тийм болохоор дандаа сайхан энергиэр дүүрэн хүмүүс өнөөдөр манай студид ирсэн байна. Ажил бол аягүй сайн бүтдэг баха тийм. За их чи мэдээ хэлчихсэн байна. За оны онцлог мэдээгээд манай СБН телевизээс бас бэлдсэн байна тийм ээ. Тэгэхээр мэдээж хэрэг Баянгал дүүрэн соёл урлаг аслал хүндэтгэлийн маань ордон үүдээр нь орж ирэхэд л өргөө гэр нь одоо бас олон одоо хайртай асуудын ажралын дурсамжийг мөнгөлөө үлдээдэг. Мэдээж хэрэг энэ маань бол ойлгомжтой. Тэгээ энэхүү үргийг гүйцэтгэж яваа Баянгал дүүргийн одоо соёл урлаг хариуцсан менежерийн хувьд бас олон ажлыг соёлыг түгээе, хайр түгээе гэсэн ажилд бол нэгдэж найрсаг хөдөлмөрч бүтээлч хамт олноос манлаасан гэсэн юм мэдээ байна. За ер нь бол юу гэдэг Баянгал дүүргийн одоо эрдэнэ төлөөлөгчийн хувьд энэхүү ажилдаа ороод дөнгөж одоо 25 он 1 жил болж байгаа. Миний яг үндсэн мэргэжил бол сэтгүүл зүйн салбар 2003 оноос эхлэн одоо магистрийн ажлыг одоо улаанчлалуудын хогийн цагийн дээр тэнд бичиг баримтгүй байгаа. За орон гэргүй байгаа. Нийгмийн зорилттой бүлэг. За нийгмээс тусгаарлагдсан 20 ангиудад энэхүү одоо ажлаа эхлүүлж одоо 9 дүүргийн хамгийн их хүн амтай сонгон найрхан дүүргийг сонгож нийгмийн халамж чанар бүтэмжийг дээшлүүлэх гэдэг сэдвээр бол одоо магистрийн хамгаалж түүнээс хойш сэтгүүл зүйн салбарт хүнлэг энэрэнгүү ёс зүйтэй байх мэдээ мэдээллийг тэнцвэртэй хүргэх гэдэг ийм одоо хүмүүнлэгийн нэвтрүүлгийг хүн чанар нэвтрүүлгийг санаачлаад өдгөө 23 жилийг одоо үдэж байна. Маш олон өргөжж байгаа. Тэгээд өнөөдөр энэ одоо сайхан өдрийг энэ оныг энэ гоё хүмүүнлэгийг авсан хүмүүстэйгээ хамтдаа өнгөрөөж байгаа. Маш их баяртай. Төлөөлөл нь та ир чинь одоо яг нэг тийм сайн үлсийн аянд ор нэгдсэн хүмүүс юм байна шүү дээ. Манай одоо удирдлагууд гэхээр одоо юу гэдгийг хамтран дэмждэг, байгуулдаг, Монгол хүндээ тусалдаг уран бүтээлчийн төлөөлөхөөр Монгол Улсын гавьяач жүжигчин уран чимэг, жанчгийн уран чимэг агч маань бол хайрт эс их шиг хэмээх энэ одоо тоглолтондоо манай л эдгээр дуучдыг за манай л хамт олонний одоо гарын сонгож за мөн одоо дамжуулаад 70000 хүнд бол тусалдаг. За тэгээд хүмүүлгийн эсэрч маагч маань байна, дүүхээ төвийн хамт олон байна. За ингээд дөрөөсөө хүмүүсийг дурдаад ивэл манай байгууллагууд маш их за мөн хүмүүс маш их ялангуяа уран бүтээлчдийг би үргэлж бахархаж явдаг. Та нар маань ч гэсэн нийгмийн толь болж уран бүтээлээр дамжуулан соён гээгэрүүлж хайртай дотны хүмүүсээ одоо ижээ аавыгаа хамт олноо хайртай хүмүүсээ үргэлж баярлуулж идэг. Учир нь энэ хар мэдээ сонсох маш дурггүй. Сэтгүүл зүйн салбар үргэлж гэгээлэг мэдээг үзэгчтэй үргэлж байгаасаа шүүх цагдаа, хууль эрх зүйн мэргэжлийн хяналтанд тэр ажиллаа хийгээсэй. Сэтгүүлчд бид түүний араас микрофоноо бариад мөн мухаа үгээд хин нэгээ битгий одоо хэлж байгаасаа гэж бодож явдаг. Ахмад сэтгүүлчдийн бас төлөөлөл байгаамаа. Тэгээд энэ онцлог мэдээндээ яг соёл урлагийн манай ордны маань хамт олонны 1 жилийн одоо ажиллаж байгаа би энэ байгууллагатаа тийм болохоор бас Баянгал дүүргийнхаа төлөөлөлсөн соёл урлаг аслуулгынхаа ордноор 260,000 хүний соён гэгэрүүлж яваадаа өчөөхөн ч гэсэн тусалж байгаа болов уу гэж боддог. Гол миний ажил маань сэтгүүлч мэргэжилтэй ийм хүн байгаа шүү. Аа үнэхээр сайн ярьж ирсэн юм аа. Би ч барыг босоод өгдөг юм уу? Миний оронд хөтлөөд явж чагаар их ч шүү гэж. За манай ариун бол дахин. За оны онцлог мэдээ. Сайхан буурлаа дууны эзэндээ ариун бол урлагийн ажлаа ёслон тэтгэлийн ордонд үргэлжлүүлэн ажиллаж байна. Хормын ёслолоо өнгөж явахаа дуу хуураар төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй болон баянголчуудын маань хувьд Баянгал дүүргийн соёл урлаг ёслон тэтгэлийн ордонд гарвал соёлын төвийн ажилтан дуучин ариун болдгоо уянгалаг намуухан хоолойг сонсох бүрэн боломжтойг дуулгаж байна.
Тав анхаарлаа хандуулна уу? Таны менежер бичсэн үгүй юу? Одоо яг Ламжаа болоод. Ариун бал дах ер нь хэдэн жил дуулж ийн. Суусын бас дуулаач миний хувьд бол дуулаач миний ин. одоо дуулаачийн багш маань анх одоо Нандин цэцэг багш гэдэг одоо Монгол Улсын урлагийн сэтгэл тэ Нандин багш. Тэгээд хормистри дөрийн хормистри хийжсэн тэ. За ингээд дөрийн театртаа би бас дагалдан дуушнараа ажиллаж агаад 7-8 жил ажиллаж агаад тэгээд дараа нь соёл урлагийн их сургууль би 2099 онд соёл урлагийн их сургуульд ороод Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын жишээ хайдаг багшийн удирдлаганд ороод ингээд суралцаад төгссөн байдаг. Тэгээд миний ангийнхан бол одоо манай ангийнхан бол бас их гоё би ангийнхаа одоо сайхан дууштай бахархаж байна. Одоо яг манай ангиас одоо төгсөлтөөс 4 гав ятөрлөө. Болдбаатар гэсэн. Тий. Лослын Болдбаатар манай анги за тэгээд Бацаахан дөрийн театрын дуучин Дарима за одоо саяхан одоо отхон манай банзрагч маань авлаа. Тэгээ ангийнхаа нийт ангийнхаа хүүхдүүдэд бас баярын төргий сайхан шинжилээ сайхан ухтараа тэгээд ангийнхаа хамт олон сайн хүсээрээ. За тэгээд урлагт яг ингээд одоо боксергийн дуучин чуулгатай байлаа. Цагдаагийн сүлж чуулгатай байлаа. Ахын насаараа урлагийнхаа л одоо тоогоон чанагдаал явж байна тий. 30 гаруй жил урлагийн тоогонд одоо ингээд сайхан соёл урлаг ёслон тэтгэлийн ордон гээд Монгол дургийн манай сайхан шинэ сайхан хамт олонтойгоо ингээд ажиллаж хөдөлмөрлөөд мөн одоо энэ зөвшөөрлөг ашиглаад соёл урлаг ёслон тэтгэлийн ордныхаа хамт олон нийт хамт олондоос шинэ оны мэнд төргий таахан мундаг шүү гэж бас хэлмээр байна. Мэдээний хувьд бол яг үнэн бэлтэй. Тийшээ очоод. Тэгээ үнэн одоо энэ. За. За манай бумагчийн мэдээ юу гэж гарсан бэ? За оны онцлог мэдээ. Улаанбаатар хот сүндэрлэн болсон орон сууцны барилгын инженерийн бодлогыг удирдан чиглүүлж гар үеийн оролцсон их үйлсэд 35 дахь жилдээ ажиллаж байгаа ахлах инженер бомоо шиг бид онцолж байна гэсэн байна. За би 1990 оны 9-р сараас орон сууц нийтийн аж удирдах газарт сан техникийн засварчингаас ажлын гараагаа эхэлсэн. За өнөөдөр ахлах инженерийн ажлыг гүйцэтгэж байна. За би энэ инженер гэдэг мэргэжлийг яаж сонгосон бэ гэвэл эхлээд бол 80 хэдэн онд бол инженерээч мэдэхгүй. Тэгээд нэг хин нэгэнд хөтлөгдөөл ингээл ядаг л байлаа шүү дээ. Тэр заах нөгөө аав ээж маань хөдөөний малчин хүмүүс. Тэгжээтэл бомоиш ягаад инженер болсон бэ гэвэл манай 10 дахь ангийн багш гээд өөрхөн ангийн хожир сумын Шарав гэдэг нэг алдартай тооны багш байсан. Конкурст орлоо. Тэр үед чинь гээд нэг улаан шугам гээд нэг яасан шүү дээ. Тэгсэн чинь эрэгтэй хүүхэд тухайн үед яхаж холбооны инженер болдог гэсэн нөгөө холбооныхаа инженер юу хийдгийг ч мэдэхгүй байж. Тэгсэн чинь хүүсээр нөгөө юуны шугамныхаа ард үлдсэн. Тэгсэл барилгын техникумд ор гэж намайг хөтлөөд оруулсан. Би тэр үед яаж уйлж яасан гэж би амбарын техникумд орохгүй гэж тэр юу ухаанаараа тэр одоо барилга бариад байханд гэж би явуулсан юм шиг байгаа. Тэгсэн чинь багш маань шууд гадаад техникум байвал энэ нөхрийг бич ингээд Орос техникум намайг явуулсан шүү дээ. Бас сайн багш байсан байна. Тийм мондөг багш байсан. Тийм 32 хүүхэдтэй байсан. Бараг 20-д нэгтэй сургуульд орсон байдаг. Биднийг нөгөө завсарлагаанаар багш тоо бодуулна. Энийгээ бодчихвол их сургуулийн хаалга ингээд дэлгээтэй гэд бид хэдий чинь жоохон илүү цаг суулгах. Одоо орчин үед бол ингээд байгаа юм. За ажлын байрнуудаас бол инженер болох зорилготой инженерээ сурах ер нь багасаад. Тэгэхээр одоо зэрэглэгцээ үзээ сууж байгаа, гэртээ үзээ сууж байгаа залуучууд яг одоо төр зэсмөө мэрэгчлээ сонгох гэж байгаа энэ жил сонгох гэж байгаа залуучууд хандчлаг. Инженерийн давуу тал. Инженерийн давуу тал гэдэг чинь олон талаас нь олон өнцгөөс нь хардаг тий. Жишээлбэл энэ байшин байлаа гэхэд байшин гэдэг чинь ингээд 4 хаан юм уу? Тэр дотор одоо хүний бие гэдэг чинь одоо гаднаас нь хараад ингээд юу байна тий. Тэр дотор зүрхэн байна, судсан байна, уушгин байна. Эд эргэтэн шиг яг тэрнтэй адилхан тэр байшин дотор эд эргэтэн байгаа. Тэрийг бүрэн бүтэн байж тэр байшин утга учиртай хүн нөхөр бомоож ингээд тавтай амьдрна гэдгийг инженер хүн сэтгэдэг байх хэрэгтэй. Барилга байгууламжийн эрүүл мэндийг хүйгээ тусдаа нэг зэрэггүй байдаг юм шүү дээ тий. Тэгэхээр нөгөө инженер гэхээр хүмүүс жоохон хүндэл гэдэг дээ. Гэхдээ дотор нь ороод ажиллахаар аягүй сонирхолтой. Долгормаа агч маань. За ингэсэн байна. Долгормаа гадагтай дэлгэр цай брэндээ дэлхийн зах зээлд гаргаж хүн төрөлхтнийг Монгол нутгийн зайгаар
дайлах сайхан цаг тун ойртжээ гэж байна. Тийм шүү. Би одоо дэлгэр цайгаа аваад нөхөртөөгөө зүг одоо хятад улс руу бол 5-6 удаа үсгэлэн худалдаанд оролцсон. Бүгд найрамдах Солонгос улс руу 3 удаагийн үсгэлэн худалдаанд оролцсон. Мөн Япон улсад оролцсон. Тэгээд одоо Монголынхаа бол ерөнхийдөө энэ тэнд гарч байгаа үзэсгэлэнгүүдэд бол манай цай бол байнгын гарч идэг. Тэгээд одоо яг өөрөөсөө ингээд нэг цайгаа таниулаад өөрөөсөө Монгол бид тэр Монгол хувцаараа гоёх их дуртай. Тэр тусмаа одоо дэлхийд бид нар цайгаа нэрийг гаргаж байгаа юм чинь дээрээс нь бас Монгол брэнд одоо бидний одоо Монгол хувцас чинь тийм Монгол үндснийхээ хувцсыг бас давхар ингэж сурталчилж явдаг. Тэгээд бид тэрийг одоо үзэсгэлэн худалдаан дээр гаргахлаар бид тэрийг хувцаар нь хүмүүс аягүй их таньдаг. Тэгээд мөн одоо хятадд бол бүр бид тэрийг одоо нөгөө хоёр мөнгөтэй ах гэж хоёр гэж хэлдэг. Тэр нь юу вэ гэхээр бид тэр хоёулаа ижлэхэн юм мөнгөтэй манай нөхрөө тэр тэгэнгүүт нөгөө нэг өсхийг юу минь гэдэг өсхийг өөгөр дуудаад мөнгөтэй гэдэг. Хятадын үндэсний телевизийн хүмүүс бид тэрийг сурсаар байгаад ирлээ. Тэгээ ирснээ нөгөө Монголын нөгөө хоёр гоё дээлтэй хоёр мөнгөтэй ахыг ч хоёрыг олоод ирлээ шүү дээ. Тэгээ бүр ингээд амар телевиз бичлэг болоо хүрээд ирэхлээр нь бүр санаа зовоод хин одоо бид тэрийг мөнгөтэйгөө хэлжтэй болоо гэд тэгжэл шүү дээ. Тэгсэн чинь харин нөгөө мингтэй гэдгийг мөнгөтэй гэд тэгээ бид тэрийг одоо Монгол үндэснийх нь хувцаар тань, цайгаар нь тань тэр одоо тэгээ гадаадаас айгуух захиалга ирдэг бас нэрэл одоо удахгүй ингээд бас дэлгэр брэндээ тий дэлхийн зах зээлд гаргаж эхэлж байна да. Баярлалаа. За ер нь мэдээллүүдтэйгээ санал нэгж байна уу? Нэгж байна. За энэ мэдээг нь бол манай телевизийн зүгээс SBN TV-ийн зүгээс бүгдэнд нь дурсгаж байгаа шүү. Баярлалаа. SBN телевизийн хамт олон. За хаач нар маань ер нь зурхаад итгэдэг үү? Итгэн шүү дээ. Ер нь хэр шашинлаг хүмүүс вэ? За яа. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор ийм зурхаа байгаа. Та хэд маань энэ зурагнаас яг өөртөө таалагдсныг сонгож аваад тэгээд бид хоёр болохоор тайллыг уншиж өгөх юм байна. Тэгээд 2026 онд ерөнхийдөө нэг бэлэгдсэн одоо 2026 онд юу болох талаар нь ингэж юм Сугалж авах юм уу? ер нь сонгоод Өөрт нүдэнд дулаах харагдаж байгаа. Манай сонгоод байгаарай. Хамгийн сүүлийнх нь би сонгоё. За энэ зургууд байна. За тэгээ давхцаж болно шүү ер нь бол. нэг хүн хоёрыг бас сонгож олно. Чи хоёр хүнийг нэг зургийг сонгож олно гэсэн үг. За би нэг авмаар байна гэсэн хүмүүс тэгээд авч болно. За би энийг Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. За. Захаас эхлэх үү? Үнсэл гэдэг энэ зургийг сонгосон мэт тий. Үнсэлт сонгосон та хувийн нууцаа 2026 онд хинт задруулахгүй байх нэгуртай гэж байна. За болгарчууд шинэ жилийн үдшиш бүх гэрлээ 3 минут унтрааж хүн бүр өөрийнхөө дуртай хүмүүсийг үнсдэг байна. Өөрийнхөө дуртай хүмүүсийг үнсдэг байна. Энэ нь таны бүх нууцыг хадгалж үлдэх одоо шинэ жилийн үнсэлт гинэ. Ерөнхийдөө нэг тийм дом маягийн гэрлээ унтрааж байгаа одоо хайртай хүнийг үнсээд тэгэх нь бол одоо нууцаа хадгалж үлдэх гэсэн утгатай л юм бэлэгдэлтэй ах нэ. Болгарчууд энэ зургийг хараад камераа хараалдаг нэ. За болгарчуудын ясууламжууд ер нь гэрлээ унтрааж байгаа л крашаа унсаад авдаг. 31-ний орой. Тэгэхээр одоо тэрнтэйгээ нийлэх өндөр магадлалтай яс аз таараа те гэрлээ унтраагаа унсаж нөгөөдхөө зөрүүлээд үнсүүл тэгэл унтаж. За. Ихтэд болохоор Би хамгийн үлдсэнийг авсан чинь нектор юу вэ? Хамгийн гоё залуу. Шигами бурхан. Ямар энэ бурхан? Тошигами бурхан гэж байна. За энэ Японы юм болтой байна шүү. За Тошигами бурханыг сонгосон та 2026 онд ирч хүчээр дүүрэн байх болно гэж байна. Шинэ оныг угтах японочууд шинэ жилийн бурхан Тошигамиг угтан авахын тулд 12 сарын 31-нд гэртээ их цэвэрлэгээ хийдэг боломжтой гэж байна. Ер нь бол Тошигами гэх бурхан юм байна. Тэгээ японочууд энэ бурханаа одоо манайхаар бол сан бурхан ирнэ гэдэг шиг юм байна шүү дээ. гэрээ цэвэрлж. Тэгээ гэрээ цэвэрлэгээ хийдэг гинэ. Тэгээ ерөнхийдөө бол ирч хүчээр дүүрэн байх
Байхыг Ер нь бэлддэг бол гинэ. нөгөө бүхэл улс орны нэг өөр өөрийн онцлог байдаг. Түүнтэй л ижил юм байна тийм ээ. За ах их чимдаантай гүйлт юм байна. За чимдаантай гүйлт сонгосон та 2026 онд аялал зугааллаар халиг салхих болно гэж. За баяр хүргэе. Ер нь тэгж бодоолаа. Ер нь аялыг гэсэн төлөвлөгөөтэй Нөхнөө. тий. За очиж үзээгүй газартаа хурч олон гайхалтай адал явдалтай учрах болно. Колумбчууд шинэ жилийн орой чимдаамаа хоосолж байгаад гэр дотроо чирээдгүүд юм байна. За их дуу чимээ гаргаж хурдан гүөх тусам хүсэл биелнэ гэж үздэг юм байна. За баярлалаа. Өрөөл баталшгэ. Аяллаа. Аяллаар явах хэрэгтэй. Та 31-ний орой гэртээ байгаа бүх чимдаамаас ахаа үрээд нэрээ. Бүгд ахна шүү дээ. Тэгээд нэг сард аялал. Ягаа хөтөн чинь да. За их чинь зураг ясаар. Гацуур Гацуур мод гинэ. За. За гацуур мод сонгосондоо 2026 онд аз жаргалаар бялхах болно гэж. Гайхалтай. Баярлалаа. За шинэ жилийн гацуурыг чимэглэх заншил Германаас үүсэлтэй бөгөөд 1539 онд Германы Стамбург хотын католик сүмэнд зул сарын баяраар гацуур модыг анх бэлгэдлийн чанартай тавьж эхэлсэн. 1957 оноос алим самар цэцгийн дэлбээ зэргээр гойж чимэглэж эхэлсэн гэдэг. Энэ нь хожим улам хөгжсөөр дэлхийд дахинд бүүн болж одоо ингээд бид бүхэн дэлхийд дахинаараа гацуур мод чимдэг болсон байна. За гацуур модын уламжлалт бол Герман улсад 1539 онд эхэлсэн байна гэдгийг мэдээллийн чанартай та бүхэнд өргөлөө баярлалаа. 26 он бол аз жаргалаар дүүрэн байна гэж хэлсэн. Яг болохоор Их шиг тайлцэг. их шиг тайлцэг гэж байхгүй байна. За шинэ он солигдох мөчөд за их шиг тайлцэг. Шинэ он солигдох мөчөд Нью-Йоркийн Times Square-т цугласан хүмүүс 23 цаг 59 минутанд Times Square-ийн дээвэр дээрээс болор бөмбөлөг үн хаддаг. Одоо энэ бөмбөлгүүдийг бүгднийг унгах нь. Тийм байна тий. Энэ болор бөмбөгийн газарт буух хугацаанд хүмүүс гэрийнхээ хой талын хаалгыг онгоолгож хуучин ондоо баяртай гэж гаргаад шинэ оноо сайн байна уу гэж оруулаад оруулдаг юм байна. Тэгэхээр эх он 2026 онд та шинэ бүхэн одоо шинэ танил шинэ амжилт болгон танаа гэрээр орж ирэх нягууртай гэсэн байна. За баярлалаа. Тэгэхээр одоо 26 онд өөр улсаас Европын аль нэгэн улсаас тантай хамтран ажиллая гэсэн гэрээ бариад нэг хүн орж ирэх нэ. Дээрээ баталшгүй. За цухаанууд дээрээс нь мэдээллүүд маш олон уламжлал өгд юм лээ. Бүр Италичд өглөө аль улс үлээ гүүрэн дээрээ 31-ний орой 7 ширхгийг лаасаагаад ингээ хөслөө шивндэг гэсэн. Тэг яг Итали бол арай дулаахан баг л та. Манайхан бол 31-ний орой тэгвэл баларсан юм болно л да. Нэг төвний гүүрэн дээр нэг хүн хөлдөж өгчөө 7 лаатаа гэд. Манайх болохоор тэгээд нөгөө нэг лам бурхандаа 3 мус гаргаж тавиад гэдэг шиг л яг тийм уламжлал байна л да тий. Шинэ жилээр болгоо өөр хүмүүстэй гэр орноороо тий. Дулаахан хоолндоо гээд. За манай нэвтрүүлгийн дараагийн хэсэг болохоор 2026 оныхаа хүслийг бичдэг хэсэг байгаа. Тэгээ энэ жижигхэн ил загтлууд байгаа. Тэн дээр та бүхэн маань 26 онд юу хүсэж гин тэр зүйлээ бичиж үлдээн. Тэгээд энэ гацуурыг чимэглэх юм байгаа. Энэ гацуурууд дээр үлгсэн байгаа мэндчлэгээнүүд дээр. Тэгээд Одоо энэ дээр үлгсэн байгаа энэ бүх мэндчлэгээний хуудаснууд бол бүгдээрээ манай нэвтрүүлэгт орсон зочдын хүсэл зорилгоор бичигдсэн. дараа жил Happy 31 нэвтрүүлэгт та нарыг дахиж ураад тэгээд ерөнхийдөө зорилго нь биелсэн хэсэг талаар бас эргэж ярих Ямар гоё тийм. Энэ задлаж эргэж уншаад Тэгээд бид нар бол уншихгүй та нар өөрсдөө унших уу? Нэг нэгийг өөрнөөс. өөртөө уншихгүй зүгээр бичээл үлгэх юм байгаа. хичээл манай хоёр гацуурыг чимхээ. За. За. Тэ өөр нэг тий. Опа. 2026 онд Манай нэвтрүүлгийн ивент итгэх чимний зүүсэн ойлыг харж байвал Swarovski брэнд хамтран ажиллаж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь андаа бол өөрөө явдаг Swarovski байгаа. За баярлаа. За мөн За мөн энэ сахар агуулгамж багтай Big Ports Classic Cola за би мэддэгтэй хэлчихье за за. тэгээд За, 100% жимсэрээ Granny жуус маань хамтран ажиллаж байна. За мөн таны гоо сайханд хувьсэл хийн Evola Dairy брэнд хамтран ажиллаж байгаа дуулахад таатай байна. Мөн дур булаам төгс төрх Tulip брэнд хамтран ажиллаж байна. Эндээс бүр мундаг юм За хамаа мөн бүтэн. баярлсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэнд бас хамтран ажиллаж байгаа. За Италийн алдарт Bottega брендийн ориглон дарс хамтран ажиллаж байна. Туркийн алдарт брэнд Damat брэнд DS Damat брэндийнхэндээ маш их баярлалаа хамтран ажиллаж байгаа. За мөн Seiko брендийн бас хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэн харж байвал тэн дээр манай Seiko-гийн цаг маань өгсөн байгаа. Гэхдээ халуун Дуугардаг юм нэлээ. Дуугардаг юм. Ямар дуугардаг юм? Тэгэхгүй байна. Ямар ч гоё шинэ жилийн дуу гарч ирлээ. 12 цаг болонгот. Тийм. Оо за.
За үзэгчтэй Happy 31 нэвтрүүлгийг үзэж та бүхэн төрж байна. Өнөөдрийн зочид маань олон жилийнхаа дагуу хоёр гацуурт дээр маань хүслээ бичээд өөрийнхөө 2026 оны зорилгоо бичээд хоёр гацуурыг маань чимэгдэж байна. Дээрээс нь энэ жил Наран группийн маань 35 жилийн баяр тохиолж байгаа. Наран группийнхаа баяр хүргэе. Баяр хүргье. За тэр гацуурыг чимэхэр болсон уу? Окей. Энэ гацуур байж болно, тэр гацуур байж болно. Энэ ч болно шүү дээ. Тийм, яаж хийж болно. Тэр гацуураар жимгэр юм уу? Тэр гацуураар жимгэр шүү. Тэр энийг Энийг гэж юмгүй. За. тэр яг хүсэл яг биелүүлгүй гацуур аа. Тэр нь биелүүлдэггүй юм баа. Эсвэл биелээсээ. За бичсэн болгоно бүгдээрээ биелэх болохгүй. Тэгээ дээрэс нь ер нь бол асуудалгүй биелнэ хаа гэж бол би итгэж байна. Яагаад гэвэл манайхан бүгдээрээ хүмүүнлэгийн байгууллага, хүмүүнлэгийн хүний төлөө ажилладаг, хүний бүхэл одоо оюун санаа, бүх хөдөлмөр нь хөндлөө чиглэлдэг, хүүхэд рүү чиглэлдэг юм гайхалтай сайхан буян хийдэг хүмүүс болохоор маш олон хэдэн зуун хүмүүсийн одоо баярлсан сэтгэл, талархсан сэтгэл одоо үнэхээр цаг тулсан үе те тэглээ явахад мэгээр тусалсаа твдэж явахад твнэр тусал гэдэг шиг тэр олон сайхан гайхалтай энергиуд манайхан шингэсэн байгаа. Та нарынхаа төлөө бүгд залбирж байгаа. Ер нь бол тэр олон хүмүүсийн өмнөөс одоо бит хоёр төлөөлөд маш их баярлалаа гэдгийг. Баярлалаа. Талархснаа төлөвлөе. Үнэхээр гоё энергитэй сайхан хүмүүс байна. Хоёртаа ч гэсэн хоёр хөтлөгчтэй маш гоё ингээд залуучуудын маань манлайлал болсон уран бүтээлчдийн төлөөлөл тэр дундаа SBN телевиз маань жил болгоно шинийг санаачилдаг маш гоё соёлыг түгээдэг одоо энэхүү одоо сэтгүүл зүйн салбартаас түүчээ болсон 19 жилийн түүхтэй ийм гоё одоо Happy New Year нэвтрүүлгийг үзэгчтэй хүргэж үзэгч олноо баярлуулдагт үнэхээр их баярлалдаг шүү. За баярлалаа. Танаа хамт олон баярлалаа. Шинэ оны шинэ За баярлалаа. Тэнцэнд орон бүтээлийн өндөр амжилт хүсье. Ажлын амжилт хүсье. Дараа жил илүү сайн сайхан, илүү олон ажлууд хийгээрэй гэж хүсье. Тийм үсэм мод. Энэ юу одоо дүүрж байгаа сте дээрээсээ хавлаа. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Boards Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. За ах эгчнэр маань бас шинэ жилтэй холбоотойгоо дурсамжуудаа бид нарт хуваалцуулах сонирхолтой байх гэж бодлоо. За хагас ихлий гоё хүүхэд байхдаа өнгөрүүлжсэн ч юм уу хамгийн гоё дурсамжтай шинэ жилийн хуваалцвал. Хөгжилтэй ч юм шиг тий. Би нөгөө манай нэг найз, удамжны найз яг л багада их гоё тоглож өсдөг. Багын найз. Багын найз. Удамжны одоо. Би ч одоо яг телевизд төрсэн байхгүй юу? Яг энэ телевизийн тэгээд манайхын тасганы оочны гоё бүтэн байлаа шүү дээ дээр чи. Тэгээд битээр ээж авах нь хоошо хандгааттай байсан. Тэгээд хөөрхөн малтай морь цорстой тэгээд нөгөө хотын өгч морь мал үзэх гээд явна. Тэгээд хоёр охин дүүдээ нэг шинэ жилээс нэг яг амьдаар нь гоё засч үзье гэдэг. Хоёлаа одоо хоёлаа хүүхдүүд юм чинь. Нэг жижигхэн гацуур аагаас Тастаж авчираад. Тайраад. Амьдаар Гуугаад одоо тэр чидэн сахлаа. Тэгээд өглөө өөрөөр Санзаа автобус гэж явдаг байхгүй. Тэрнээсээ хоцроод хоёлаа. Тэгсэн чинь харанхууд яг өглөө өөрөөр өвөл юм чи харанхууд байсан. Айгу өвдгөр татсан цастай. Тэ хоёлаа яахаа мэдэхгүй аргаар. Тэ сүүлдээ нохоон төөгдөд харахгүй нохоо нөгөө гацуураа чирчгсэн нөгөө шуудаанд хийчихсэн. Ойлох нэг хэцүү, байх нэг хэцүү. Тэгээ машин олдохгүй шүү дээ тэр чинь. Тэгээ алхаад 7 буудлын хүртэл алхсан шүү дээ. Хандгаатаас. Тэгээ бас гол зорилго нь гэхдээ гоё. Тэр ч гэсэн бас дүүнэрийнх нь бол бас тэр чинь айгүй гоё шинэ. Дандаа одоо тэр үеийн гацуур чинь жижиг юм давжаа юм байгаа шүү дээ. Одоотой адилхан юм шиг. Тэгсэн миний авчирсан гацуур чинь бол айгүй гоё. Ваа. Жинхэнэ одоо бодтоор тий амьд гацуур. Тэгээ нөгөө гацуур чи хөвөнгөөр ингээд гоё ороогоод утас татчихад хөвөн ороогоод тэгээд нөгөө 12 жилээ ингээд гоё өлгөөд за жинхэнэ ориг шинэ жил болж байгаа. Тийм ээ. Жинхэнэ. Тий сайхан бодтой. Тэгж тэрийг их санаанаас юус гардаг. Олон саад бэрхшээл саад бэрхшээл туулж тий автобус унаагүй нохоон төвөгдөөд тэгсэн юм хоёулаа бие биелэг авчирч байгаас уурлах байлаа. За эцсийн үрдэн бол биелсэн. Тэгээд Яалтай ихчийн хувьд гоё дурсамжтай шинэ жил байсан. Миний хувьд шинэ жил болгоо их
гоё дурсамжтай өнгөрдөг. Ялангуяа тэгээд одоо юу гэдэг бэлэггүй шинжил ерөөсөө байгаагүй. Тэгэхээр бэлэг авах их дуртай. Бэлэг ерөөсөө одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар бэлэг ирдэг. Ирсэн бэлгэн дандаа л одоо юу гэдэг чихэр боо байгаа шүү дээ хүнсээ бүтээгдэхүүн. Тэгэл тэрийг мэдээж хэрэг өөрөө идэхгүй нь тодорхой. Өрөөлд одоо өөр хүүхдүүдтэй ч юм уу тэгэл найз нөхдөдөө хувааж идэн эсвэл нөгөө бэлэг маань дахиад нэг хүн шилждэг ч гэдэг юм уу. Мандрин дарс гэл одоо дээр үеийн энэ гоё юмнуудыг ярихад танаа өргөө одоо энэ студийг харж хахад 4 5 мод юу юм олдох те бүдөрө цаасаар будаад тэгэл ингээ хайчлал тэгэл өлгөөл тэгэл ерөөсөө дандаа юу яриадсан бэ? Юун дээр юу углаад голгодог байсан гэж яриадсан тийм Баярлалаа. За би 1976 онд нэгдүгээр ангид орсон байдгийг. Тэгээд нэгдүгээр ангидаа бол тэгж мэдлэн мэдхгүй. За хоёрдугаар ангидаа яасан чинь Өөрхангай аймгийн 900 сумын Найрамдал бригадын одоо хоёрдугаар ангийн одоо 30 эдийн хүүхдүүдээс нэг яадаг ш нөгөө шинэ жилийн арга хэмжээнд дээр нөгөө тоглолт хийнэ гэсэн чи би нэг 14 хоног нэг манлын нүцээр байгаад саяны ахины харин улдынхаа нэг ясан ширэн зөгтэй хуураа гэл нэг тэр манлинаар тоглож ирсэн. Би тэрийг яг одоо ингээд нэг тогломоор санагддаг байхгүй юу? Би тэрийг ерөөсөө мартав. Яадаг л нэг жичгэн би ч нэг Орос нэг сандал байдаг шүү дээ нэг математикийн утаа. Тэн дээр фүл маань хөрхөө хөлөө яатсан. Тэрийг аав маань хөдөөнөөс ирээд тэр нэг сургуулийн хүүхдүүдийн шинжлэгийг үзэх гээд ирж л дээ. Тэгсэн чинь миний махан сандал нь хөл нь өндөртсөн хөл нь ингэсэн тэгсэн мөртлөө дээгүүр хараад гайгүй тоглож байна. Аваад хүний өмнө бас нэг фэлтчихгүй гэж хэлж ирсэн. Одоо хамгийн мартагддаггүй шинжил бол 1-р ангийн маань шинжил байдаг. Тэгээ 1-р ангидаа би ч нөгөө хөдөөний малчин айлын хүүхэд. Тэгээ нөгөө одоо бэлтгэл ангид ороогүй, цэцэрлэгт сууж байгаагүй, шууд л 1-р ангид орж байгаа шүү дээ. Тэгээ 1-р ангид ороод нөгөө шинэ жил болсон чинь нөгөө цасан охинд ороод. Тэгээд нөгөө цасан охиныхаа палажийг ингэж гоё маарлаар хийгээл тэрнийг айгүй гоё ингэж хөөмөн одоо ингээд янз бүрийн одоо чихрийн цаасаар чимэглээл. Тэгэл ерөнхийдөө би ч нөгөө хөдөөнөл хүүхдийн чи өвлөө өвгөө аавыг л би ингээд нэг одоо хүсэл илүүлэх гээл ирж байгаа гэж боддог. Тэгээд шинэ жилдээ ороод өвлөө өвгөө аавынхаа араас нөгөө цасан октод чи ингэж яваал. Тэгээд нөгөө амьттан дагаал тий. Амьтад дагаа явж хаад энэ бидний үеийн найзууд штэ гэж харсан хэрнээсээ амьттаасаа айгаал. Тэгээд ингээд аюу хөөрхөн ингээд хөтөлцөөл ингээд олон жил юунд орсон доо цасан охинд орсон доо тэгээд мөн одоо өвлөө өвгөө аваас бэлэг авч ирсэн маань хамгийн гоё байдаг байсан. Тухайн үед би ч одоо ер нь их олон жил өвгөө аваас бэлэг авсан. Бүгдээрээ гоё дурсан тийм үү штэ. Миний үед бол дархны биш дарханд өссөн юм чи. Тэгээд тэнд байхдаа Монгол улсын гай жүжиг соёлын багшийн удирдлаганд ажилладаг. Тэгээд шинжилээр орох болсон чинь бид нар яга шинжилгээ үлээ авалтанд бүгд бүжиглэн штэ би чи бүжиглдэг гэсэн үг тавтаа. Тэгээд гэрээс дөрөвд гараараа гэсэн чинь өнөө дараа өнөөдөр шиг те 30 минут юм ирсэн чинь багшаар загнуулаад тэгээд хандраад нэг автобус зарахтаа бүжиг готлоо мартаа. Тэр яриа гараад. Тэгээд тэр дуусаад яслаа. Дараа нь өвгөө авах бэлэг авсан чинь яг тэр чинь готлоо. Дахиад нэг бүжгөөрөөр бүж готлоо юм те. Тэгдэг тайдны гарч өвтлээ нэглэж байсан. Ихт маань ирсэн хүмүүстэй мэдээ шинэ жилийн бэлэг өгөхгүй бол алд солно. Тэгээд энэ Наран групп маань энэ жил 35 жилийн ойн баяр нь тохиож байгаа. Наран группынхаа баяр үргээ. За тэгээд Наран группынхаа маань гарын бэлэг 90 эзэгтэй. Одоо ингэ Дээгдэхүүний дээжгүүд арсан байгаа. Ямар гоё юм бэ? Танаа нэвтрүүлэгч ямар гоё баян юм бэ? Олон бэлэгтэй аваад маш их баярлалаа. Тэр яг жинхэнэ мөнгөтэй ах их. Наран тэрэтхээ хамт олон маш их баярлалаа. Жохон баяа, сартал мөнгөтэй. Ямар гоё. Эмэгтэй хүмүүс шууд бэлгээ ингэж харж байна. Баярлалаа. За энэ босоо би. За баярлалаа. Босгоос айц тасуу. 26 онд над жаргал хамгийн сайн сайхныг өсөөрөө маш олон хүмүүсийн одоо сайхан сэтгэлийн гараа сунгасан маш олон хүмүүсийг баярлуулсан энэ сайхан энергийн дагуу дахиад олон хүмүүс баярлуулж яваараа өөртөө бас мөнгөд баярлуулж яваараа эрүүл мэндийн хамгийн сайн сайхныг өсөөрөө аз жаргалын дээдийг өсөөрөө цаг минут секунд болгоно инээдэр дүүрэн байх болтугай. За шинэ оны бэлчүрги. Snow God. За шинэ оны мэнсүргий. Биш тойроод. За хамгийн гол нь эрүүл сарвал байж байвал тэгээд бүх юм байна тийм.
Тэшрэн бас нөгөө мэдлэгээ тэгээ одоо нөгөө хамт олонно төлөөлж авчаад тийм. Их гоё мэдлэгээ дэвшүүлээд төлөөлөд өгчихгүй. За. За энэхүү сайхан СБН-ийн телевизийнхаа нийт уран бүтээлчдэд болон энэхүү одоо нэвтрүүлэлт хамтдаа оролцсон эрхэм уран бүтээлчтэй хамтран ажилладаг одоо манай мөн ээлж байгууллагуудынхаа төлөөллүүд мянган энэ олон хүмүүсийн өмнөөс Замун Баянгал дүүргийн соёл урлаг эсрэг өндөклийн ордны амар түвшин дарагтай нийт хамт олондоо баянголчуудаа ялангуяа нийт одоо Монголынхаа арт түмэнд бүгдөөрэнд нь хамгийн сайн сайхан хүн өрөөл өргөё. Та бүхний минь ажил үйлс үргэлж аранзан зур шиг бадамлаж, авьяас оюун ухаан бэлгэн Азийн тэнгэрт гэрэлтэж, сүрэнд нь сүүн цагаан сэтгэл шингэж, сүлтэн нүргэл сүмийн ганжир шиг гэрэлцэж явахын өрөөл өргөё. За, өрөөл өргөё. Шинэ оны минь Ерөнхий ивэн тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивэн тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Бодрох хасан гоёлтай Тэнгэрийн цагаан хэднэ Гэхэн уруу дээр чин Бүгэн гэлчгээд усална Анирхан гэхэд Дэндвэнэр хангын үдэш Амрачин уруу Хатын чирхэд урлаа Зас болж чамдан хайри дууди би Захын чин шингося Саран чимэхтэй намын үдэш Захын чимэхээ үтгэхлэг махтя Асгарах сатсан гайалтай Мөнгөн цагаан шөннө Амраг чамдан Дүрэн сарнаг чамдан бичм дэлгэлээ Тэнгэрийн хотын тоогоор хараа шивнэн үлсээ Тонжирч үдмэнгүй гэгэхэн энэ хайраа Цош намо үлийг үтшэр дуурая Зас болж чамдан хайри дууди би Захын чин шингося Саран чимэхтэй намын үдэш Захын чимэхээ үтгэхлэг махтя Зас болж чамдан хайри дууди би Захын чин шингося Саран чимэхтэй намын үдэш Захын чимэхээ үтгэхлэг махтя Баярлалаа үзэгчдээ SBN телевиз Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар аз жаргалтай энерги, буян дүүрсэн энерги, талархлын энергиэр дүүрэн гайхалтай сайхан хүмүүсээр та бүхэнтэй уулзлаа. Дараагийн зочдоор дараагийн дугаараар ийм гоё үзэгсэлтэй явдаг Sports Square-тэй хамтдаа уулзлаа. баяртай. Одоо station илээ
он цагийн хугацаа эргүүлж явна. Орчлон даяар гэлэлцэх өнөөдрийн баярын нэр цангинаа. Happy 31 гэлдэг нахон сэлиглав. Хайр дүрмж бүхнийг бид хуваалцаа. Нэсбэн он цагийн түүхийг гэрэлтүүлж сэтгэл рүү тусах шинжлэлийн шиг дулаан цагиртэй гэрэлтэх баярын мөчүүд гигээ хүсэл мородлоо түдээ Happy 31